За юу айцхан бамбарнууд минь. Найл болох хүн үзээгүй нэг тийм underrated буюу дутуугаар үнэлэгдсэн кино олох гэж тоороо их л үзэж байгаа шүү. Энэ удаад хайж олсон кино бол 2003 онд нээлттэй ээж байсан Акаша буюу монголоор бол Хуасмод. Уг кино нээлттэй том шагнал энтер авч амжаагүй хэдий ч 2011 онд Root of Evil нэрээр ахин нээлттэй хийгээд амжсан байдаг. Мэдээж айл 2003 оны кино тул хайж олсон нь жаахан чанар муутай байгаа шүү. Гэхдээ бас л янзын үзээтэй кино байгаа тул шууд кинонда орцгоё. Манай гол дүрийн эгч болох Мисүк ажлын дагуу хүүхдүүдийн гаргасан зургийн үзэсгэлэнг үзэн шүүлт хийж явж байхдаа нэг л зургийг их л хянамга харан зогсон. Тухайн газрын хүн нэрэн энэ зургийг дөөрөөсөн ч гэсэн маш гоё зурсан байгааз их л авьяастай хүүхчүүлгэн. Уг зураг нь Норвегийн алдарт зураач Эдвард Мюнхийн 1893 онд зурсан скрин буюу орилон зургийг дөөрөөлгсөн байх ба хажууд нь манай киноны нэр болох Акаша буюу Хуасмодыг зурсан байх нь тэр. Манай Мисүк гихчийн нөхөр болох дүү ил нь эмэгтэйчүүдийн их баригч эмч ба оройн хоолны үеэр эхнэртэй нэгэн зүйлийг нэлээд айж эргэлзэж байгаад хэлхэн тэр. Дуудахад төвхтэй тул хэдүүлээ ерөн сурснараа манай эгч манай ах гэдэл яриа авчихъя. Манай ахын айж эргэлзэж байгаад эхнэртэй хэлсэн зүйл нь бол хүүхэд өргөж авах тухай байдаг. Манай хоёр хүүхэд олох тал дээр нэг тийм асуудалтай юм шиг байгаа. Гэвч ийм зүйлсээ надтай биш эхлээд аавтайгаа зөвлөлдсөн гэд манай эгч уурлаад л босоод явах нь тэр. Манай эгч уурлан сууж байхад хадам аав нэрэн ажил төрөл ярьж байснаа хүүхд өргөж авах тухай зөөлхөн гихч нь хэлхэн тэр. Ийхүү маргааш нь ч болж манай хоёр хүүхд тасрамжийн газар ирэх ба эгч өнөө зураг зурсан хүүхдтэй бичлэн уулзахыг хүсдэг. Өнөөхөө бас л нэгэн мод зуран суух ба манай эгч жаал ярилцаж байгаад эргэлзэлгүй л хүүхдийг өргөж авахар болно. Уг хүү дөнгөж шинэ гэртээ ирснээр хашаанд нь байгаа ганцаарх нашхуу ямар ч навчгүй цэцэггүй байх ганцхан нэгэн модыг тэрэн зогсно. Уг хүүг зураг зуран сууж байхад манай эгч ирж үзэх ба зургандаа нааж байсан амтны жинхэнэ цохохорхоо байхыг олж харна. Тэгснэ манай эгч одооноос чиний овог солигдсон шүү. За одооноос ийж исэн биш кимж исэн шүү гэд лифтэйхэн хэлхэн тэр. Юу ч гэсэн хэдүүлээ уг хүүг жисан гээл яриа авчихъя. Жисан хөө гадаасан өнөө модыг харж байхад манай эгч хадам аав нэрэн уг мод нь бүр маш их навчтай байсан. Бүр зүгийнэд ч үүрлэж бид хаяа бүр зүгийн бал авдаг байсан л гэн. Гэтэл ягаад ч юм сүүлийн хэдэн жил гандаад яг энэ төрхөөрөө байгаа хэмээн хэлтэл манай жисан өдөөс нь энэ модыг хажуунаас нь хатгаж тавьснаас болоод өвдөд байгаамаа л гэн. Тэгснэр шинэхүү өвөө нь өнөө төвшүүлж тавьсан модыг өөр юмар жиэргэлж тавих ба манай жисанхүү уг мод навчсгүй болохоор даарж байгаа хта гэдэл ярин зогсно. Манай хэд ч овоо хөөрхөн дотносож аав нь хүүдээ ундаг дугуй бэлэглэж хоорондоо хөгжөлдөж яг л нэгэн гэр бүт болсон мэт жаргалтай харагдана. Жисанхүү өргөлж гартаа нэг хорхоо шавж атгаж явах ба манай ихч өөрийн ээжтэй хүүг танилцуултал дандаа сонин шавж атгаж явах юм аа гэж их л дургу бахан тэр. Тэр ч байтгаа цусан хэлхээ бол хамгийн чухал шүү хэмээн хэлэн нэгэн үзмэрчээс авсан дэвүүр манай ихчэд өгнө. Уг дэвүүр нь өнөө үзмэрчийн хэлснээр бол хүүхдтэй болгодог шившлэгтэй л юм байх. Мэдээж энэ бүгдийг манай жисанхүү шатны дээрээс сонсон зогсно. Манай жисанхүү үүнд гомцсноо яасан ээжийнхээ нэхэж буй цамцыг юу ч хөл хөвөөд хаяхан тэр. Ээжтэй загнуулсан хүү дугуугаа унаа явхад аав нь ашгүй олон гэртээ авчирна. Манай ах ч хадам ээжийнхээ хэлснийг сонсон хүүхдээ хажууд яах гэж юм ярьдсан бэ гэж ярилцах зур манай жисан өнөө модон дээрээ л сууж байхан тэр. Энэ үеэр шинэхүү өвөө нь ирснээр нэгэн модоор исэн тоглоом өгөөд энэ бол энэ модны навч, энэ модны биеийн муудсан юм чинь энийг өдөр болгон мөчрөөс нь өлгөөрэй, биеийн сайжирнаа л гэн. Шинэхүү өвөө нь өөрхийн манай жисан хүүтэй ойлголцоо тоглох гээл байгаа юм шиг байгаа. Маргааш нь ч манай ихч цонхоо цэвэрлэж байхдаа өнөө модыг их л гайхсан янзтай харж зогсох ба жисан хүү ирэн зурсан зураг үзүүлнэ. Өнөө модны хажууд ээж аваарыгаа зурсан байх ба чи хаана байгаа гэтэл би зурж байгаамаа л гэн. Ээж нь ч удлах өчтөр загинсан дуучлаарай л гэн манай хоёр овоо хөрхөн эвлэрээ дамжина. Жисан хөө өвөөгийнхөө өгсөн тоглоомыг модноос уян байх ба гинтэл зүйлтэн тасран унахад нэг хүүхэд аваад явхан тэр. Гайхан бууж очиод танилцуул хажуу айлынх нь охин болох Минжээ байхан тэр. Манай хүүч өнөө охинтой хөөрхөн найзууд болж аваад өтөржөнгөөл тоглоно. Гинтэл манай ихч усууж байхдаа өгөх ба мэдээж жирэмсэн болсон байхан тэр. Игчийн ээж бөөн баяр хуруулан гэрт орж ирэх ба жисанхүү өдөөс нь мэд мэдсэн ч манай хүүг хараагүй юм шиг л охин лугаа шууд гүйж очихын тэр. Маргааш нь гинтэл хажуу жижиг байранд нь гал гарах ба манай ихч гүн очиж галыг нь унтраавал жисанхүү дотор нь ганцаараа сууж байхан тэр. Манай эгч ч гайхан очивол өнөө эмээгийнх нь ээжд нь өгсөн хүүхдтэй болгодог гэсэн дэвүүрийг шатаах гэж байгаад инхүү гал тавьсан байдаг. Хөөрхий өөрийг нь хинж тоохгүй болчихгүй гэж айсандаа л ингэсэн юм шиг байгаа. Манай эгч ч хүүгээ тайвшруулан тэрэн би хүүхдтэй боллоо гэд юу ч өөрчлөгдөхгүй. Ээж нь чамд маш их хайртай шүү гэдэл тэрэн сон. Кадр солигдож шинэхэн хүүхэд болох Хисан нь төрсэн байх ба гэр дүүр нь лаз жаргалтай харагдах хэдий ч манай жисан хүү л ганцаараа шатан дээр суун.
Манай жисэн хүү дүүгээ нууцаар зохиж уйлах үед намыг нь дарснаар мэдээж л асуудал дэгдэх нь тэр. Анхнаасаа дургу байсан имэн манай хүүг чөтгөрийн нүд гаргачгаад гэхэд манай жисэн өөдөөс нь та өөрөө шулам гээл гэрээсээ гуугаад гарна. Маргааш нь ч болж хөөрхий жисэн хүү аавда зурсан зургаа үзүүлэн суух ба нялхтун сэрэн уйснаар аав нь орхиод л явна. Оройч болж жисэн өнөө модон дээрээ суух ба ээж нь хоолоо идэхгүй мүү гэхэд өлсөхгүй байна уу би орохгүй гэд их л гомдсон шинжтэй сууна. Ахин нэг өдөр өнгөрч манай ахын аав буюу жисэн хүүгийн өвөө нь гольф тоглохоор явах ба манай ах гинтэл энэ модноос нэг юм болоод байх шиг байна да. Жисэн энэ модыг бүр миний ээж гэд байх юм. Ер нь жисэныг сэрхээс өмнө энэ модыг тайрч хайна гэхэд манай ихч зүгээрээ үлдээчгээ тэр чин хүүхэд насан дээрээ яваа шүү дээ л гэн. Оройнч болж манай ихч хувцсныхан сууж байх ба уцаар ярих гээд босч явах хооронд нь манай жисэн ирж өнөө хувцсыг үзснээ өөрт нь биш дүүдэн зориулж хийж байгааг ойлгон их л гонхтой зогсон. Ээжигээ уцаар ярин суухт нь гинтэл манай жисэн хүү уурлан гарч ирээд би ер нь ээж руугаа явлаа л гэн. Манай эгч ч гайхан ээж чинь би байштай гэтэл манай хүү үгүй манай ээж өхөөд мод болцсон та дахиад өөр хүүхэдтэй болчихгүй юу гэд их л хатуу хэлснээ усан борооноор гараад гүйхэн тэр. Яг энэ үедээ давхцсан манай ах ажил дээр нэгэн амьгүй хүүхдийг их барьж авах ба гэрээр нь дүүрэн нэвц салхилж хамаг юм унж хагарч нэлх хүүхэд нь чөөлж эхэлнэ. Нэг л юм буруугаар иргсэн үг гэлтэй. Маргааш нь ч болоход манай томчууд нэлээд ярилцаж сууснаа жисэн хүүг алга болсон тухай цагдаад мэдэгдэнэ. Томчууд бүгд л их сонин царайтай харагдах ба өнөө модонд энэ олон жилийн дараа жижигхэн навч нахайлан харагдана. Өдөр ирэх тусам өнөө мод нь навчс бүр хурдан нахайлж эхлэх ба нэгэн өглөө манай ах хоолоо идэхэд хоолн дотор нь нэхмэлийн зүү байж таарна. Мэдээж эхнэртэй уулзтал эхнэр нь би бишээ л гэн. Тэгснээ манай ах тэгвэл жисэн буцаж ирээд хийцсэн юм уу гэтэл манай ах жисэнийг битгий дурдаад гуйж ийн л гэн. Ах эхнэрээ хан чахан элдв янзын ажил төрлөө мартаад хүүхдээ сайн харах хэмээн хатуухан илчээд ажилдаа гарна. Энэ үеэр нөгөө хөршийн охин болох Минжээ манай эдийн гэрлөө их л сонио харан зогсно. Өнөө мод ч өдөр өдрөөр ногоорох ба хөршийн охин Минжээ модны доор сууж байгаа шинхэн хүүхдийг тэрэгтэй төрж байх ба өнөө өвөөг нь харснаа их л айсан шинжтэй шууд буцаад л яваад өгнө. Манай ах ч ажиллаад харан гэртээ ирэх ба эхнэртэйгээ огт ярилгүй бараг мөрлөөд л гэртээ орно. Ер нь л жисэн хүүг явснаас хойш бүх хүмүүсийн харилцаа нэг л эвгүй болсон байхан тэр. Манай эгч гэртээ байж байхад гинтэл дуу гарснаар гайхан харвал ашгүй жисэн хүү гэртээ ирж гисэн байхан тэр. Хүүдээ хоол хийж өгөөд ярилцах гэж сутал хүүгийнх нь гарны яс бүр хугараад арьсаа нэвтлээд гараад ирсэн байх ба гинтэл жисэн хүү толгооноосоо цус урсхан одоо бол хэмээн орилсноор манай эгч нойрноосоо сэрнэ. Игчээ гэртээ сохож жисэн хүүгийн хоолой сонсогдох ба гараад хайхад хүү зүгтэж байгаа юм шиг хальт харагдснаа алга болоод л өгнө. Яаж чайсан огт олддоггүй. Удалгүй манай жисэн дургу байсан юм эн нялх дүүгэн салхилуулан явахдаа өнөө модноос унаж ирсэн цэцгийг үнэрлэх ба гинтэл цусаар ханиалхан эмнэлэгт яаралтай хүргэгдэнэ. Өнөө мод бүр маш үдсгэлэнтэйгээр цэцэглэсэн харагдана. Маргааш нь ч болж өвөө нь гадагш гарахад хөрш жүүний охин хашаанд нь орж ирчихсэн байх ба өнөө модыг налан зогсно. Өвгөн ч охинд хандан жисэнийг хаана байгааг чи мэднэ үстэй гэхэд охин нэлээд эвгүй царай гаргаснаа. Та өөрөө ч гэсэн мэдэж байгаа ш тэгээл хатуухан хэлхэн тэр. Үүнд ууралсан өвгөн охиныг барих гээд өнөө мод руу ойрттол өвөөгийн ч ажил явдал болж манай эгч бүр галзуурчсан янзтай л өргөн суун. Ах ажиллаад харан гэртээ эртэл манай эгч өнөө жисэн хүүгийнхаа зурсан зургуудаар өрөөгөө дүүртэл наачсан байхан тэр. Манай ах ч нэлийн урлан багхан шиг галзуураарай гэхэд ихч галзуурсан чийл бах би жисэн хүүгээ санаад байна л гэн. Ах ч нэлийн урлан эхнэрээ заамдаж аваад бүх зүйл чиний буруу гэдгийг ойлгохгүй байна уу? Энэ бүх зүйлсээ цэвэрэл үгүй бол алчхан шүү л гэн. Байдалч бүр хурцтаж манай эгчийг алгадаж унгаагаад хүчрхийлнэ. Яг энэ үеэр өнөө мод бүр улаанаараа эргэлдэж бүр цэцэгнүүдээс нь цус бороошгол урсан харагдана. Маргааш нь ч болж ахын ажил дээр нэгэн цагтаа ирснээ жисэн хүүгийн алга болсон тухай байцааж гархан тэр. Ах ч мэдээж юу ч мэдэхгүйгээ хэлэн эхнэрээс минь очиж асуу гэтэл өнөө цагтаа эхнэр чинь харин чамаас асуу гэсэн штэ хэмээн хэлхэн тэр. Кадр солигдож хэдий шүн болчихсон байх ба ах ч усан борооноор гэртээ гүйж орж ирээд гэрээр нь дүүрэн улаан нэхмэлийн утас энэ тэндгүй өвлөгчсөн байхыг харна. Гайхан алхсаар хүүгийнхаа өрөөнд ортол өөрийг нь жисэн хүүгээ хүрцээр цохиж алж байгаагаар
нэхмэл хийгээ тавьчихсан байх ба манай эгч гэнтэл гарч ирсэн ээ. Жисан надад чамааг аал хэрвээ тэхгүй бол бүр шинхэн хүүхдээ хүртэл ална гэж хэлсэн. Одоо би бүгдийг мэдсэн чи Жисаныг алаад булсан хэмээн хэлэн гартаа хайч барин нөхөр рүүгээ дайрхан тэр. Нөхөр нь чи чинь галзуурчгаа юу хэмээн мөрөндөө хайчны шарахтаа зүгтэх ба манай эгч цонхны цаанаас харагдах өнөө мод руу харан энэ модыг л тэр үе тайрах байсан юм хэмээн хэлхэн тэр. Үүнийг нь сонсон нөхөр нь чи үнэхээр тэр өдөр босон зүйлийг мартсан гэж үү? Чи Жисаныг алсан тэр өдөр намайг хэлэхэд тэр модыг тайруулчихгүй яасан бэ? Тэгсэн бол ийм зүйл болохгүй байсан штэ. Чи үнэхээр бүх зүйлийг мартахыг тэгтлээ их хүсээ юу? Тэгээд бүр одоо надад бүх буруу тохох гээ юу хэмээн урлан ихнэрээ боон ухаалдан унгаана. Үүнийг нь ч өнөө хөршийн охин Минжээ харах ба гадагш зүхтэн гарна. Ийхүү нөхцөл байдал хэдийнэ хяналтаас гарснаар хэдүүлээ Жисанхүүд яг юу болсон тухай олж мэднэ. Жисанхүү ээжтэйгээ маш ширүүн маргалдан би явлаа ээж дээрээ очлоо хэмээн гарсан өдөр манай эгч тэсэлгүй наад мод чинь чиний ээж биш хэмээн өнөө модыг тайрах гэж сүхээр далайхтаа санаандгүй Жисанхүүгээ зохин унгаасан байдаг. Жисанхүү ч хөөрхий болохгүй энэ мод өвдөн цусаалтан хэмээн өөрийн биеэр хамгаалж байхдаа өргөж авсан ээжийнхээ гарт сүхээр цохиулан унсан байдаг. Нөхөр нь энэ үед ажилласаа ирж таарсан ба хүүг алчглаа хэмээн өнөө модны дор болох үед нь хүүгийн гар хөдөлсөн ч нөхөр нь нэгэнтээ шийдэн хүрзээр өргөжлүүлэн цохиж хөөрхий хүүгийн амийг тасалсан байдаг. Үүнийг нь ч өнөө хөршийн охин санаандгүй харсан ба харих замдаа өнөө өвөөтөж таарсан байдаг. Тиймдээ ч өмнө нь хөршийн охин өвөөд та юу болсон тухай надаас асуултгүй мэдэж байгаа штэ хэмээн нэлээд уртагаар л хэлсэн юм байна. Манай эгч хөөрхий өргөж авсан хүүгээ нөхөртөөгөө нэлж хороосондоо сэтгэл санаа нь өмөрч бүр юу болсон тухайч жинхнээсээ мартсан байж. Мөн энэ л үеэс хойш өнөө мод нь олон жилийн дараа өдөр өдрөөр навчсан нахайлж цэцэглэн ургаж байсан юм байна. Яг л Жисанхүүгийн сүнс уг модонд шингэсэн мэт. Үйл явдал одоо үедээ ирэхэд ах хууч хөршийн охиныг хөөн гадагш гарах ба яг л охиныг мөн алах гэж байхад манай эгч ухан орон босч ирээд нөхрөө өнөөх хайчаар хөнөөхөн тэр. Тэгснээ бүр ч урлан гартаа байх хайчаараа өнөө модыг гал 100 метр сийчиж эхлэх ба хөршийн охин гинтэл болоочгүй Жисан өвдөж байгаа хэмээн хэлэхэд манай эгч одоо л нэг бүх зүйлсийг эргэн санаж өөртөө гимшин өнөө хайчаараа өөрийгөө хороохон тэр. Ийхүү уг гэр бүлийн бүх хүн өнгөрч хөршийн охин л модыг дэрлэн үлтгэн тэр. Хэсэг хугацааны дараа цагдаа нар уг модны ёроолыг охин үзэх ба мэдээж хөөрхий манай Жисанхүүгийн биеийг уг модны үндэс нь яг л их хүн хүүгээ тэрж байгаа мэт ороон ургасан байдалтайгаар харагдсанаар манай кино маань дуусж байгаа юм. Бас л нэгэн аимшиг атлаа эмгэнэлтэй нэг тийм өрөвдөлттэй тийм кино байлаа шүү те. Энэ маягаараа та хэдтэй гоё кино олох гэж явсаар байгаа тоорогийнхан жижигхэн зүрх бүр уяраа тэсэхгүй нэ шүү аа. Яг тэгээ дараагийн кино бас нэх удахгүй тул сабаа дараад л зүсгэлээ байж байгаарай. Баярлаж явдсан шүү бамбарнууд минь.